Хамтууд байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Дорногов аймгийн Өргөн сумын малчин Амгаланбаатар гэдэг хүн байна. За би өнөөдөр энэ нэг одоо ингээд хөдөө орон нутагт залуу малчид байхгүй боллоо гэд ингээ ярьж байна. Өнөөдөр яг тэр залуу малчдад яг зориулагдсан бодлого байхгүй. Миний анж байгаагаар маш амархан санагдаад байна. Нөгөө нэг одоо татвар төлөгчийн мөнгийг тийм ээ жилийн 2-3% хүүтэй мөнгө штэ. Тэр мөнгийг энэ залуу малчдад зориулж та. Тэнгүүд гурил будаа эрхэлдэг одоо буудаа бүхэл зүйлийг эрхэлж байгаа хүмүүс нь болохоор 2-3% зээлийг ингээд хүсснээр аваад байдаг. Мах үйлдвэрлэж байгаа бид нар яагаад тэр зээлийг чи авч болохгүй байгаа юм бэ? Бидрийг мянган мэрэгжлийн эзэд гэж хөөрөгдөг гэрнэ. Өнөөдөр хөөргөд өнөөдөр бас бид нар хөөрч штэ. Мянган мэрэгжлийн эзэн. Тэнгүүт банкн дээр 20-30% үүндээ адуулаад байж идэг. Өнөөдөр жилд 2 удаагийн төлөлт хийдэг учраас бид нар юу ч ярьдаггүй. Тэрийг нэг анзаахгүй ингээд өнгөрөөд. Тэгтэл өнөөдөр бид нар тэр залуу малчдыг дэмжих маш амархан, бий болгох амархан байхгүй. Тэр татвар төлөгчийн мөнгийг зөв зарцуулж та. Энэ 2-3% мөнгө чи улс даяараа идээд байгаа үстэй. Өнөөдөр махыг үйлдвэрлэж бөө ингээд арьс чир бүхэл зүйлийг үйлдвэрлэдэг малчид бидэрт өнөөдөр тэр зээл чи хэрэгтэй байна. Тэгвэл хүссэн үсээгөө та нар ингээд бодож гашлаад авах шаардлагагүйгээр залуу малчид чи угаасаа бий болно. Энэ тасалтаад байна. За дараагийн асуудал. Өнөөдөр ингээд залуу гэр бүлүүдийг малчин өрхүүдэд тулгамж байгаа асуудал гэд байна тийм ээ. Би өнөөдөр 12 жил мал малсан. Аавыгаа дагаад, ээжигээ дагаад, хажууд нь. За тэнгуут би мэдээж эр хүн юм чи эхнэртэй болж таарна үстэй. За тэгээд эхнэртэй 3 сахан хүүхэдтэй боллоо. За тэнгуут 6 настай улс сургууль мэдээж тэр хүүхэд боловсрох, сурж мэдэх эрхтэй байхгүй. За би ингээд эхнэр хүүхдээ төв рүү явуулчлаа. Ард нь ганцаараа үлдэнэ. Тэнгуут тэр 3 хүүхдэд чинь эцгийн хайр халамж хэрэгтэй байхгүй. Би эсвэл хүүхдүүдэд бодох уу эсвэл хэдэн малаа бодох уу? Тэгэл ингээд малчид байхгүй болоод үндсэн шалтгаануудын нэг нь энэ байхгүй. Ганц 2 жил ингээд төв хөдөө хоёрын хооронд тагвж жагаад тэр залуу чи хажирдаг байхгүй. Хоолтой хоолгүй ингэж явж жагаад за ер нь ингээд эхнэр хүүхдүүдээр очиод ингээд нэг хэсэгтээ ингээд баяа гэд өнөөдөр залуу малчид байхгүй байгаагийн үндсэн шалтгаан чинь гашлаадах юм байхгүй. Ердөө энэ штэ. Ердөө л энэ ингээд болоо. Татвар төлөгчийн мөнгөө зорилтод иргэдэн малчидаа зориул. Өнөөдөр гурил будаа эрхэлж байгаа хүмүүс нь аваад идэг гэнэ бид нар авч болохгүй байгаа чинь энэ шудраг биш байна гэж би үзэж байна хувьдаа. Баярлалаа та бүгдэд. За гэлээ.